За сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ хэрхэн өөрөө өөртөө аз жаргалтай сэтгэл хангалуун байдлыг бий болгох талаар мэдээлэл хуваалцж байна. Үргэлж аз жаргалтай байгаарай. Аз жаргал бол сонголт гэдгийг нотолсон шинжлэх ухааны судалгаа байдаг бол аз жаргал нь хөгшрөлтийг удаашруулж, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулдаг болохыг нотолсон өөр нэг судалгаа байдаг. Энэ бол залуужна гэдэг үг оргүй үг биш бололтой. Хүний бие өөрөө залуужуулах гормон ялгаруулдаг гэдгийг та мэдэх үү? Хүмүүс энийг залуужуулах гормон ялгардаг ажээ. Мөн хүн унтаж байх үед нэг л булчин амардаггүй ажиллаж байдаг нь нүүрний булчин бөгөөд инээмсэглэх үед тэр булчин амардаг байна. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан хамгийн багадаа өдөр бүр ганцаараа 20 минут алхаарай. Аз муутай бүтэлгүй амьдралд орой хүмүүсийн өөдөөс харж инээмсэглээрэй. Юу болсон тухай бус юу болж болох байсан талаар бодорой. Зүгээр л сайхан инээмсэгэл. Тэдэнд бас урам зориг гэрэл хэрэгтэй юм шүү. Үргэлж өөртөө хайртай байгаарай. Бие махбодоо үргэлж хайрлах орчныг бүрдүүлээрэй. Сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэлтэй бай. Бусдыг инэрч хайрлах сэтгэлтэй бай. Өөрийгөө гамна, өөрийгөө хайрлаарай. Чанартай унтаж амрах хэрэгтэй. Шөнө бүр хангалттай 7-8 цаг унтахыг хичээгээрэй. Ингэхэд таны бие махбод болоод сэтгэл санаа бүрэн амарч тайвширсан байна. Ганцаараа цагийг өнгөрүүл, өөртөөгөө ярилц. Энэ нь өөрийгөө ойлгож таньж мэдэхэд туслах болно. Өөртөө итгэлтэй бай. Өөртөө итгэх итгэл нь маш их зүйлийг хэлдэг. Хэрвээ та өөртөө итгэлтэй байвал өрөөнд дүүрэн хүмүүс орж ирэхэд тэд таны эрч хүчтэй гэрэлтсэн аураг мэдрэх болно. Таны тарих таны биед аз жаргалтай дохио илгээдэг бөгөөд энэ нь эргээд таныг залуу харагдуулдаг бодисыг үйлдвэрлэдэг. Өөрийнхөө байх дуртай амгалан байдлыг мэдэрдэг орчинд цагийг өнгөрөө, эсвэл сүм хийдэд очиороо. Хизээч залбирч итгэхээ бүү зогсоо. Чамд заа сургаж буй хүн бүрийн үгийг сонс. Чамд сайн сансан хэн боловч муу зүйлийг хэлэхгүй. Сонирч байж үргэлж уншиж мэдэх, оюун ухаанаас хэсэлэх цаг гарга. Арман тууж богино хэмжээний өгүүлэг түүхүүд гэх мэт өөр таалагддгаа хэрэгтэйгээ унш. Ингэснээр та ихийг мэдэж ойлгоно. Мөн цагийг үр бүтээлтэй сэтгэл ханамжтай өнгөрөх болно. Илүү ухаантай болохын тулд өөрөөсөө ахмад настай хүмүүстэй цагийг өнгөрөөж зөвлөгөө туршлагаас нь сонсороо. Харин өөрөөсөө залуу хүмүүст үлгэр дуурайл үзүүлж зөв төлөвшүүлэхийн тулд хамт байх хэрэгтэй. Эрүүл хооллдог хүн бай. Бидний хооллолт бидний эрүүл мэнд, ерөнхийдөө сайн сайхан байдал хэрхэн нөлөөлдгийг бүгд мэддэг. Тэнцвэртэй хооллолт хөгшрөлтийг удаашруулдаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Антиоксидант, витамин, эрдэс бодисоор баялаг тэнцвэртэй хооллолт нь залуу харагдахад туслах болно. Мөн жимсний тухай сүүлийн үеийн судалгаагаар жимс нь хөгшрөлтийн эсрэг илүү үр дүнтэй аргуудын нэгээр нэрлэгдэх болсон. Унд анар, нэрс жимс гэх мэт. Өдөрт 1.5-аас 2 литр ус уухыг зориорой. Хизээс бууж өгөхгүй байхад суралц. Учир нь асуудлыг тойрч гардаггүй, дайрч гардаг юм. Иймд хүчирхэг дайчин байх хэрэгтэй. Бусдыг хизээч битгий сохроор бүү даган дуурайгаарай. Төсөөлийн ертөнц болон нүдээ үргэлж нээлттэй байлга. Бүтээлч, шинийг санаачлагч, сэтгэгч байгаарай. Өөрийн эргэн тойрны ах дүү, аав ээж, найз нөхдөдөө аз жаргал, баяр баясгалыг түгээ. Дандаа сайн сайхныг ярих хэрэгтэй. Ямагт хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Мөн түүнийгээ биелүүлэх гэж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Өнгөрснийг бүү март, алдаануудаасаа суралц. Ингэснээр нэг алдснаа дахиж давтахгүй. Ялагдал уналтаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шударгаар дийлж дийлэгжиж сур. Тамирчин мэт эрч хүчтэй зоригтой бай.
Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахаа боль. Өөрөөрөө байх. Бага зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Дуртай зүйлээ хийж буй зүйлдээ дурлаарай. Хүнлэг инэрэнгүй бай. Өөрийн дайснуудаа ч мөн адил хүнлэг ханд. Шүүмжлэл дорой яриа, ховж ивэнд хайрын цагаа бүү үрээрээ. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав зарцуул. Хэрвээ чи зөв гэж бодож байвал бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гэж бүү санаа зов. Зүрхт нь юу хүсэж байна, түүнийгээ хий. Өөрт чинь эерэг сандлага бий болгох хүнтэй нөхөрл. Байнга шүүмжлэгч, дэмий яригчид, чалчигчид, чамайг доош нь хийж муучлах хүмүүстэй бүү холбогдорой. Одоогийн нөхцөл байдлын ямар ч байсан энэ сайн муугар өөрчлөгдөн гэдгийг үрэл санаж явах хэрэгтэй. Учир нь амьдрал дандаа сайхан эсвэл муухай байна гэж байхгүй. Зовлон жаргал зовлон, аз, бэрхшээл, баяр гуниг ээжлэн байдаг хорвоо шүү дээ. Иймд ямар ч зүйлтэй нүур тулахад бэлэн байх хэрэгтэй. Итгэж улах сайн найзуудтай болохыг хичээ. Муу нөлөөнөөс хурдан ангижир. Чамд сайнаар нөлөөлж чадахгүй уруудан дорой тулах хүн гэдгийг мэдэрсэн цагаасаа зай барьж сурах хэрэгтэй. Атаархал цагаа бүүр. Учир нь Бурхан чамд хэрэгтэй бүхнийг танд хэмжээгээрээ өгсөн. Хизээч бүү залах уу, шуналтай бай. Хөдөлмөрлөх хүсэл тэмүүлтээ өөртөө итгэлтэй бай. Ингэсэн цагт бүх зүйл чинийх болох болно. Хизээч бүү уурлаараа үргэлж талархал сэтгэлтэй байх хэрэгтэй. Уурласнаар ажил бүтдэггүй гэдгийг сана. Хичээж зүтгэснээр эерэг хандлагатай байснаар таны ажил хялбархан бүтэх болно. Өгөөмөр байх хэрэгтэй, бусдад хуваалцаж сур. Зөвхөн эд зүйлсийг биш, бас бусдын аз жаргал, зовлон гуйныг үнэн сэтгэлээсээ хуваалцаж сур. Таны хүчин чармаалтгүйгээр хүрсэн авсан бүхэн хоосон утгагүй зүйл гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Энэ бусдын хүчээр биш, өөрийнхөө чадал, хөдөлмөрөөс хүрсэн эдэлсэн авсан бүхэн амттай үн цэнтэй гэдгийг сана. Бусдаа ярилц, санаа бодлоо хуваалцах хэрэгтэй. Өөрийнхөө итгэдэг нэгэнтэй сэтгэлээ нээж онгойтл сайхан ярь. Өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Таашаалтай зүйлээ хий. Ингэснээр та сэтгэл ханамжтай байх болно. Арьс ажиллагааны дэглэм баримталдаг байгаараа. Бидний арьс бол бидний биеийн хамгийн том эргэтэн бөгөөд хөгсөлтөн арьсанд хамгийн тод илэрдэг. Ийм учраас үрдүнтэй арьс ажиллагааны дэглэмтэй байх нь маш чухал юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.